За бүхэн дахин өдрөөр төрөе. За тэгээд би өөрөө тийм хэмжээр ажилладаг. За сэлсүүдээр сэтгэл зүйч гэдэг яг сэтгэл зүйч бас арай биш л те. Ер нь манай мэргэжлэр яг сэтгэл зүйч болоод дараа нь бол сэтгэл засарч гэж ингээд сурдаг байгаа. За тэгээд сэтгэл засаж явах бас мэргэжсэн. За тэгэхээр эхнээсээ биеийн эрүүл мэндийн талаар ойлголтууд орсон байна. Тэгээд хүний эрүүл мэндийг ингээд цогц гэдэг аваад үзэх юм бол биеийн эрүүл мэнд, эцсийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гэдэг ингээд гурван цогц байгаа тийм. Тэгээ манай салбарын нэг айгуу гомдол мэдүүлдэг зүйл байдаг. Тэрний үг зэрэг биеийн эрүүл мэндийг манайхан 70 жил ярьсан эцсийн эрүүл мэндийг гэж сайн ярихгүй байна, ойлгохгүй байна гэдэг. Гэхдээ одоо эцсийн эрүүл мэндийн талаар ойлголтыг илүү сайн одоо хүмүүс ухаардаг болж байгаа. Ялангуяа энэ ковидын цаг үед бол нэг илүү сайн мэдэрсэн. Тийм учраас аль алийг чухал байна гэж. За тэгэхээр сэтгэл гэдэг зүйл маань хүн болгонтой хамаатай зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр буруу ангилдаг хүмүүсийг бол сэтгэл эрүүл хүмүүс, эцсийн тунцаа асуудалтай хүмүүс, эцсийн эмгэгтэй хүмүүс. Тэгэхээр өнөөдрийн хамгийн гол анхаарлаа хандуулах хэсэг маань бол тулгымцаа асуудал гэж ойлгож байна. Яагаад гэвэл эцсийн эрүүл хүмүүс хэмжээч тулгымцаа асуудал руу орох боломжтой, магадaltaй байдаг. Ковидын хийсэн судалгаанууд дээр сэтгэл готрол, сэтгэл төвшөлт айдсын эмгэгүүд бол ингээд баг 2-3 дахин ингээд нэмэгдээ явсан байгаа гэж. За тэгэхээр сэтгэл эрүүл гэж хэнийг хэлэх вэ? Та бүхний хэлнэ. Яагаад гэвэл өнөөдөр ингээд сургалтын дээрээ оролцож юм тийм ээ. Сургалтын дээрээ оролцож ажил төрөлөө хийгээ явж байгаа ийм хүмүүс хайцангуй эрүүл хүмүүс. Тэгээд ямар нэгэн хүмүүстэй ажиллаж байгаа нийгэмдээ орчиндөө асан зохицох чадвартай гэдэг айгүй чухал. Гэхдээ аав бол аав шиг, аав хүүгийн үстэй, ээж бол ээжийнхээ үстэй тийм ээ. Оюутан бол яасан анги хамтлагийнхаа нэг хэсэг болоод явна гэдэг бол сэтгэл эрүүл байгааг нэг илэрхийлэх гэж ойлгож байна. Өөрийн сурсан мэдснээ дайчилж, үр дүнтэй ажиллаж байгаа гэсэн. Эмчээр төгссөн бол тэр сурсан мэргэжтэй үр дүнтэй ажиллаад эмчээгээр явж байгаа. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө явж байгаа. Багшаар төгссөн бол багшаад замаггүй яасан бэ? Инженерээр төгссөн машин тэрэг засдаг хүн гэж болно шүү дээ. Тэр чадвараа ашиглаад явж байгаа хувь нэмрээ оруулж хийж байгаа энэ үнийг л эрүүл хөнгөнэ гэж. За нийгэм сэтгэл зүйн гаралтай зохистой шийдвэрлэх шаардлагатай гэдэг маань бол маш өргөөрөөтэй байна. Бидний дунд ярьдаг стресстэй холбоотой ойлголтууд байна тийм. За харилцааны зөрчлүүд байна, ажлын ачаалал, за их нөө одоо ингээл дайн, тулаан гэдэг ингээд маш олон зүйлүүд оролцсон. Зарим тохиолдолд бид өөрөө өөрсдөө хүртэл зөрчилдөх тохиолдод бол гардаг байх нэ. Энэ бол хүнцээ асуудал. За энгийн тухай бол баг яригдана. Яг тэгэхээр хүн амын 60-аас 70% нь хайцангуй эрүүл мэндийг гэж байна тийм ээ. 20-оос 25% бол хүнцээ асуудалтай, 1-ээс 3% бол эмгэгтэй гэж байна. Тэгэхээр сэтгэл эрүүл мэндийн салбарыг тэр 1-ээс 3% ингээд төсөөлүүлж ойлгоод тэ нэг аимшиг газар байдаг, айдастай яач магадгүй хүмүүс энэ төргээд бодоод байдаг. Тэгэхээр би зүгээр хүмүүст ч сургалттай хийдэг үг маань намайг харахад тийм амар гайгуугстэй. Айгаад харахад тийм газар биш дээ гэх тийм. Тэгээд одоо кино мэнэн дээрээс үздэм үү яа тийм сэтгэл эрүүл мэндийг ингээд үзүүлэхээр бас аюу тийм фантастны ерөөс амьдрал дээр байдаггүй зүйлээр ингээд хүмүүсийг айлгчдаг тийм. Нэг ч удаа ингээд очиж үзээгүй юм байна. Маш их айж явдаг хүмүүс олон байдаг. Энэ бол бас сонирхол тийм аа. За тэгээд энэ форумын интернетээс уншсан тэгээд энэ хүний хэлсэн үгнийхэн зургийг бол оруулсангүй. Ер нь бол манай ерөнхийлөгч байсан хүмүүсийн нэгнийхэн зурагтай явдаг зурсан баггүй юу? Хожим мөр унтахаас гол хоригн нойр цучлаад яах вэ? Загварчууд нь сэр бос зүтэг гэдэг. Тэгэхээр энэ агуулга нь бол болж байна, тийм ээ? Залуу хүн зүтэх хэвээр ичих хэвээр. Гэхдээ хоригн нойрыг цучлаад яах вэ гэхлээр ер нь нойр дэмий шүү гэсэн мессежийг өгж байгаа байхгүй юу? Тэр утгаараа бол юу сэтгэл эрүүл мэндэд эмчид юу их чухал юм бэ гэдгийг ярьж байгаа. За тэрнээс өмнө зөнхөн тохиолдолд 6 эмгэг танаас хийсэн судалгаа нь Монгол яг улсад үндэсний хэмжээнд хийсэн судалгааны үр дүн. Хамгийн өндөр хүртэл сэтгэл төвчтэй тийм ээ 18.5%-тай 2.2 бас 0.1 17.1 за манай чинь ахыг ятгаа 13.2 за би эмгэг гэдэг нь 10.7 за хүн амт 6 сэтгэл төвтэй 6 гэх. Тэгэхээр нойр бол энэ хоёр процесс явж байгаа. Гэхдээ нойр бүлээсээ болоод хүн ахыг ятгаанд ордог тийм ээ. Нойр бүлээсээ болоод
бодоод хүмүүс сэтгэл санаагаар төгшдөг, сэтгэл санаагаар унах. За магадгүй яж гэнэ үү? Стрессээ даван тулахын тулд ахин хэрэглэж гэдэг юм. Тэгэхээр энэний суурь шалтгаан бол нойрны асуудал. Би оюутан байхдаа бас л их одоо юу гэх юм, одоо хөөрөв гэх юм уу, итгэвтэй гэх юм уу 5 цаг магт босоод ингээд хэвээр тий амар өглөөсөө байх юм яа. Сэтгэл зүйн ажилд ороод би сарын дараа шууд 7 цаг тусдаг болсон. Яагаад тэгэхээр өдөр тутам ирж байгаа хүмүүсийн хамгийн гол асуудал яг нойрны асуудал. Тэр би бүр ингээд нүдэрээ хараад тийм ээ чихээрээ сонсоод яг ажлын байр дээр нойр ямар чухал юм бэ гэдгийг шууд яасан. Хний тэр сарын дотор ингээд ойлгож байгаа. Тэгээд датцсан байгаа юм чи өөрсдөө аюу амаргүй байдаг. Гэхдээ хичээсээр хагаад 7 хүртэл унтдаг болохын тулд ингээд хичээгээд одоо бол нэг 7:30 хүртэл аюу унтдаг болчиход байгаа. За тэгэхээр та бүхнээс нэг асуулт асуув. Хүн болгон өөрөөсөө та хэдэн цаг унтаж амарсан бэ? Өнгөрсөн шингээ бодъё тий. 4 хэдэн цагт унтлаа. Өглөө наашаа ирэх гэдэг бас хэвтэн гэсэн байж магадгүй. Ер нь хэр та сайхан унтаж амарсан бэ? Өөрөөсөө асууя. За ер нь чанартай гэдэг нь амарсан стай. Хүмүүс ингэ бодоод байдаг одоо нойроо яах ёстой юм бэ? Амар олон ингэ шинж тухааны үгээр юм дээр тайлбарлах шаардлагагүй. Энгийн үгээр бол бие хүн толгойс иргэгээр та бүгэн амарсан байна гэж үзэж байна. Яг л өглөө ингэ босоод ирэхэд босгоос сэрүүлгэн дугаараа сэрүүлгээ нэг удаа хойшлуулаад дахиад дуурах нь 2 удаа хойшлуулж байгаа юм бол нойр ханаагүй өгөн шинж. Нойр хансан юм бол сэрээд ирлээ би айгүй хүн тийм ээ. Сэтгэл айгүй сэргэг ийм. За өнөөдөр өстө ажиллаа ялцуулаад өгнө. Төвчөрдөг учраас арай их гарна ч гэдэм үү те. За ажил руугаа яаж ч чаад ингээд ажиллаа гэнэ. Нойр дутуу юм байгаа юм бол за тэгээд ишвэгээл өнөөдөр ямар хөдөө өглөө очихваа гэж те. За тэгэхээр ер нь бол өдөрт бид нар хэр хугацаанд унтж амрах ёстой вэ гэдэг. Тэгээд энэ бол хөдөлмөрийн насны хүмүүс өөрөөр сонсоод 18-аас 64 насныг бол аваад үзсэн. Ер нь 7-оос 9 цаг 6-аас 8 цаг гэдэг 7 цаг дээр ингээд их төвлөрч байгаа юм. 7 цаг болон түүнээс жоох илүү гэ. Гэхдээ 5 цаг унтаад бүрэн амарч байгаа хүнийг бол асуудалтай хүн гэж бас үзэхгүй. 5 цаг унтаад бие сэтгэл нь сайхан амраад босоод ирж байгаа тохиолдол. Гэхдээ нийт хүн ам бол гэдэг чинь их хүмүүс 7 цаг унтчихж юм сайхан амардаг юм байна. За, яг 7-оос 8 цаг унтах хэрэгтэй бай тээ. Мэдээж өргөн ядаргаан тайлбарт нэрч хүчээ нөхөн за сая ярьсан энэ өмнө ярьсан сэдвүүн дээр бас багтж байна. Ой тогтоолт, урт хугацааны ой тогтоолт сайжруулах нөлөөтэй гэсэн ийм шинжүүд гэж байна. За, нойр дутуу яваад байгаа хүмүүсийг ер нь харахад хамгийн их тогломжтой асуудал нь юу гэвэл нэгдүгээрт бол тийм төвлөрөх чадвар жоохон муу болоод ирсэн байдаг. Хоёрдугаарт ингээд юу болоод байгааг ойлгож чадахгүй тийм. Зарим тохиолдолд тийм юм байдаг шүү дээ. Олон хүмүүс жаад ингээд хөл толгойн мэддэг байлаад гэж чам. Шийдвэр гаргах шиг байгаа юм байна шүү дээ. Бүтээмж бураад ирдэг. Тэгээд хэлсэнгүүт өөрөө өөртөө сэтгэл ханамжгүй болоод эхэлдэг. Ийм зүйл байгаа. Олон сүрмэл байгаа. Хамгийн сүүлд би уншсан нэг зүйл их анхаарал татсан. Тэр юу гэхээр нойр дутуу онсон болгонд ер нь бол хүний мэдрэлийн асуудал ингээд сүнжээдэг гэж үздэг. Айжмдаа бол тэнэгрэлт хүргэх хамгийн гол хүчин зүйлсийн нэг чинь ингээд сайн унтж амрахгүй байх гэж үзэж байна. Тэгэхээр ээлжийн ажил хийдэг хүмүүс бол арай өөрчлөлтэй тийм ээ. Маргаашаас унтах цаг гарна. Гэтэл өдрөөр ажилладаг, өдрөөр суралцдаг хүмүүс маань яг унтаж амарч чадахгүй байгаа дүр зураг харагддаг юм аа. За тэгэхээр цөөх эдэн зөвлөмжийг өгүүлдэг. Нэгдүгürt бол нойр их чухал гэдгийг бид нар бүрийн зүрх сэтгэлээр ойлгох хэрэгтэй байна. Ямар хүмүүс ойлгодог вэ гэхээр нойргол болоод ажиллаа хийж чадхаа болоод тийм ээ маш их хүнд байдал орсон хүмүүс зүрх сэтгэлээр ойлгоцсон ирдэг байхгүй юу? Нойр өстой чухал гэдэг. Өстой маш чухал гэдэг. Тэгэхээр энийг ажил заавал бид нэр нойргүй болж ойлгох хэрэггүй байна тийм. За хоёрдугаар нь гэх юм бол айгүй их юм бодоод тийч хэрэг оронд орчоор хүний нойр ингэ сэргэлзээд идэг. Одоо өнөөдрийн хийж амжаагүй ажил маргаашийн төлөвлөгөө байдаг тийм ээ. Тийм учраас энэ бодох юмудаа орондоо орохоос өмнө сайхан бодоод унтахын орондоо унтахаа өрөөр унтагчд авах хэрэгтэй байна тийм. За унтахын өрөөндөө бодол нэг л автаад ихчүүд ингэ цаашаа ингэ бодол санаа гэдэг чинь нэгнээсээ цаашаа юу яваачдаг. Хөрөө явчихдаг учраас яах нь. Заастаа эрт унтах хэрэгтэй гэдэг орондоо ороод унт гэдэг ингэ хичээгээд эхлэнгүүд эргээд нойр сэргэлзээд эхэлдэг тийм. Унт за тэгээс за тоолноо тийм 199 98 97 гэсэн 5 4 3 2 1 унтаагүй шүү дээ. Унтах хэрэгтэй гэдэг юм бол уцаад өрнө сэргэлзээд хэлчихсэн.
За бодлого өөрчлөлт гэдэг бол яг уу ер нь бол ингээд өөртөө хэлж болно л та. Би унтаж чадна, би бүх бод унтаж чадна гэх. Заримдаа хүмүүс ингээд шүн сэрхэд бас их хэмцгэлээд байдаг. Өө би сэрчтэй шүү дээ. Ер нь бол хүн ингээд шөндөөл 2 удаа, ингээс 3 удаа сэрх бол байдаг гэсэн үг байна тийм. За тийм учраас эндээ санаа зовх хэрэггүй. За маргааш ажлаа ер нь унтахаас өмнө бичээд унтчвал их зүгээр байдаг. Төдөлөөд тавьчих юм бол тодорхой. Тэгээд ингээд бодож үзэх амар байдаг. За одоо маргаашийн ажлыг энэ цаасан дээр бичиж үлдсэн энэ тухай одоо бодоод болцсон гэдэг. Орчид хүний тарих ус тэрийг хүлээгээд авдаг. За мэдээж яг нь аз жаргалтай хүн байгаа хүн бол илүү их сайн унтаж амарч чадна. За тайвшруулах дасгалууд ус сайн нөлөөлдөг. Тэгээд сая бодлоо тэгээд саяын зааж өгсөн бүжиг маань тийм өндөр техник байхыг шаардахгүй. Хацруу бид нар хийж болохоор энэ дасгалуудыг хийчих юм бол бас унтаж явах юм. Гэхдээ яг унтахаа өмнө дасгал хийчихээр бас сэргээгээд өгдөг. Тийм учраас унтахаасаа тодорхой хугацаанд юм. За бяцлагын тухай бол түрүүн яригдсан. Ер нь бол бяцлал манай буддын бяцлал дэлхийд одоо ингээд модонд орчин гэх юм уу та тийм ээ. Шашин гэдэг ойлголтоос тусдаа асуудал болоод яваад байгаа байхгүй юм чинь. Буддын шашин шүтдэггүй, христийн шашин шүтдэг хүн хүртэл буддын бяцлалыг ингээд хийж байгаа. Цаана учир нь юу гэхээр энэ хүний сэтгэл зүйд сайн нөлөөлөх нууц байна гэдэг талаасаа хардаг болсон байна. За дуу хийх бол бас ашигтай байдаг. Өдрийн цагаар нэг жоохон дуу хийгээд. Гэхдээ за өдөр дуу хийнэ гэж шөнийн нойроос асууж болохгүй. Өдрийн нойроо шөнийн нойрыг нөхдөг гэж үздэг. Нөхдөг гэж үздэг. Одоо бидний өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудал юу вэ гэхээр энэ дэлгэцийн хэрэглэнээс болоод бидний нойрс улам ингээд хош яваад байна. Тэгэхээр гэр бүлийн их тундрын тулд энэ чинь багийн ажиллагаа болоод харж байна л да. За бүр манай хөөдөө 5 настай те хүүгээ ингээд унтуулахын тулд яг нь гэрлээ унтраан, зургтай унтраан бүгд орондоо орж иж л унтуулахаас биш. Унтлын ороод хаалганы хайгаад унтах юм бол хизэж унтахгүй. Тэгэхээр энэ бол багийн ажиллагаа болж байна. Гэрлээ унтраагаад уцаагаад хүнчлэг болчих жоохгүй их хүмүүс. Тэгээд уцтыг гэрэл чинь бас бидний уур гэхин юм сэрэх нөлөө үзүүлээд идэг. Тийм учраас бол уцаа аль болох баг олдсог гэрлийн багсаж байгаа. Ер нь тэгээд ордогоо орчих жоо зорилго их тодорхой шүү дээ. Унтах гээд орно гэдгийг бол бид нар аюулсан мэдэх шаардлагатай юм аа. Тэгээд залуу улсаа уулуудаа хадгалъя гэж байгаа бол сайн унтаж амрах хэрэгтэй. Сайн унтаж амрах гэдэг өдрийн 10 цаг унтаад гэж байна. Энэ чинь бас хэвэн биш гэж үзэж байна. Тэгээд 6-аас 8 гэдэг дидэл бид нар тогтооод авчих хэрэгтэй. 6-аас баг цаг унтаад авах тийм сайн биш. 9 цаг түүнээс тийш тийм ээ. Унтах нь бол бас тийм зүйл биш ээ. Тэгэхээр хөгшил таанаас эхэлт юм бэ гэдгийг судлаад байхад ерөөсөө тархинаас эхэлт юм байна. Тийм учраас залуу эрч хүчтэй байхын нууц нь бол нэг нууц нь бол тийм ээ. Сайн унтаж амтсан байх шүү гэдгийг тэр ойлголоо. За манай сэтгцийн өмсөд бол 1802 гэдэг нөхцөл 24 цагаар ажилладаг мэргэжлийн сэтгцийн эмчтэй энгийн усын терапевт холбогдох боломжтой байна. Тамагтгүй өнөөдөр миний ярьсан зүйл дээр нэмээд мэдмээр байгаа зүйл ах юм бол энэ утас руу залгаад яг нь сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудыг асуух боломжтой. За тэгээд сэтгцийн эрүүл мэндийн хамгааллыг гэж маш олон зүйл хийх хэрэггүй. Суурьнд байгаа энэ нойр гэдэг зүйл дээр бүгдээрээ анхаарал очих юм бол биднэрт одоо маш олон давуу талыг бол авчрах боломжтой. Тэгээд энэ дадал нэгэн л хөвчих бол цаашаа явах юм. Аянда нойрол унтдаг учраас. Би бол яг 23-30-аас өмнө орондоо ороод унтаас ер нь нэг 6-30-7-ыг орно ингээд сэрчдэг юм хэмжтэй нэг явдаг. Тийм учраас та бүхэндээ бол эрүүл мэндийн сайн сайхны үсээ. Тэгээд сайн унтаж амрах юм бол өглөө болгон өөрийгөө яаж нэг урамшуулж байгаарай. Тийм ээ? Тэгээд цуваас эргэлэн эрүүл залуу гэж зөндөө байна шүү дээ. За нэг анхаарал хандсан та бүхэнд